Өөдрөг байхын тус номондоо Норман Винсент Пил Хонконгийн Жулун гудамжинд шивээс хийдэг газар очсноо бичжээ. Тэнд шивээсний мэрэгчлэнгүүдийн хийсэн олон зуун төрлийн загвар байсан бөгөөд тэдгээрээс түүний анхаарлыг хамгийн ихээр татсан нь ялагдахын төлөө төрсөн хүн гэж бичсэн шивээс байсан гин. Ийм бичигтэй шивээс хийлэгдэх хүн байдаг гэж бодохоор л санаанд багтахгүй байсан тул дотогш орж шивээс хийдэг хятад хүнээс ингэж асуужээ. Биеийнхээ арьсан дээр ялагдахын төлөө төрсөн хүн гэж шивэлдэг хүн үнэхээр байдаг гэж үү? Хаяа хийлгэх хүн гардаг юм аа. Эрүүл ухаантай хүн бол тэгмээргүй юм, итгэхийн аргагүй юм. Шивээс чинь хуруугаараа толгоогоо зан. Хүмүүс биедээ шивээс хийлгэхээс өмнө сэтгэлдээ шивээс хийлгэж гисэн ирдэг юм гэж хариулжээ. Хүний сэтгэл, бодол санаа амьдралд асар их нөлөөлдөг. Юу бодож сэтгэж байгаагаас шалтгаалж хүний үйлдэл өөрчлөгддөг. Хандлага ч гэсэн бодол санааг дагаж өөрчлөгддөг. Тийм болохоор өнөөдөр миний байгаа газар бол миний сэтгэлийг эзэмдсэн бодол санааны үр дүн гэж үзэх хэрэгтэй. Хандлагын хүч номноос танд амжилт хүсье.